22 дугаар анги. Думмай өөрийн хүмүүсээ үн хүрэх бүхнийг аваад яв. Би Япон явлаа гэхэд туслах нь ердөө л нэг эмэгтэй шүү дээ. Та буцвал таныг хороох болно. Харин таныг явбал би ч бас явна гэхэд Думмай тэр эмэгтэй миний хувьд ямар хүн гэдгийг чи мэдэж байгаа. Тиймээс л би та нарыг орхиж байна гэснээр кино эхэлнэ. Энэд Южийн Эшин 2 Америкийн төлөөлөгчийн газрын гадаа амтэмцэн тусламжгүй. Кайлэнд томилогдсон ба Южнийг авардаг. Төлөөлөгчийн газрын дарга энэ үнэхээр эхнэр нь муу юм уу? Ямар асуудал агуулад ирв гэхэд Кайл эхнэр нь муу, би баяр хүргэсэн. Бид энэ хоёрт туслах ёстой. Гаргаж болохгүй гэхэд дарга нь эсэргүүцнэ. Гэтэл Кайл би улсынхаа төлөө нэг гараа алдсан. Харин та ганцхан эмэгтэйг хамгаалахын тулд Японоос айгаа юу? Гэснээр ямар ч тэднийг эндээ байлгахаар болгож чадна. Mūшигийн толгойлогч Америк өртөө тэр жусаныг хамгаалахгүй. Тиймээс булан дохой бүрт нь эргүүлэх гар гэж үүрэг өгдөг. Одоо энэ газраас тэд салах хэрэгтэй болно. Южийн нутаг буцах ёстой учраас Эшнийг цааш ганцаарнгийн явуулахар болдог. Думмай Эшний араас ирж байгаа. Ингээд Кайл Южийн хоёроо тохиролцож Эшнийг нууцаар гаргадаг. Эшийн Mūшиний хүмүүст баригдаж аюулд орно. Энэ үед Думмай гарч ирэн бүгдийг нь хүйс тэмтэрснээр амь аврагддаг. Тэгээд Думмай Эшинд танд туслах хүн олон байгаа. Удахгүй хааны явуулсан хүмүүс ирэхээр дагаад яваарай гэхэд Эшин чи хамт явах уу гэхэд Думмай надад санаа зовох хэрэггүй. Би Японд илүү удаан амьдарсан хүн аргаа болно гэхэд Эшин анх удаа Думмайд баярлаа гэж хэлдэг. Думмайгийн шаргацсан гарыг Эшин боож өгöd өрөө төлхөөр 3 сарын дараа очино. Тэр үед бичлэн аваарай гэж загтаг. Южиныг жусан хүн аварч үүмэн дэгдээсэн гэж үзэн цэргийн шүүх түүнийг 3 жил 20 хялаар шийтгэн армаас хөөдөг. Mūшигийн хүмүүс Думмайг алахаараа түүн рүү дайрч Думмай шүн дунд хүртэл тэдэнтэй үзэлцэн. Эцсийн мөчөд Mūшигийн толгойлогч ирж миний хүү өөрөөсөө илүү нандиндаг хүнтэй болжоо дээ. Өөрийн гэсэн амьдралтай болж үзээгүй хүн гутамшигтай сонголт хийлээ хэмээн хэлээд түүнийг завчив. Эшиний эсэн минь дэргэн ирсэнд хаан талархан түүнд буу бэлэглэж чамайг буун дуртай гэж сонссон. Өөрийн амь насандаа үргэлж анхаар өөрийн ихнэр гүнж улсаа алдахаас айдаг хүний хувьд гуйж байна гэж сав. Хина Эшинтэй уулзаж өөрийгөө Иваны охин ба аав нь түүний ээж авыг алсан гэдгийг хэлдэг. Түүнийг сонссон Эшин "Тэгэхэр чи бид хоёр анхнаасаа л нэг тал болох хосгүй хүмүүс байжээ" гэж хэлв. Гэсэн ч Хина түүнд үргэлж тусалж байсныг санана. Ханам Хэрэн 2 Эшиний гэр бүлийг эзэн мэнд манжуурт хүргээд Эшинд санаа зовн буцаж ирсэн байв. Хесогийн ээж Хесод эхнэр хайж байгааг мэдсэн язгууртан гаралтай одоо айлж зарагдаж байгаа нэгэн эмэгтэй Хесотой суун хэмээн ирдэг. Тэгээд Хесо надад ийм зүйл олон тохиолддог. Гэхдээ би хүнтэй суухгүй гэхэд яагаад танай ээж чинь танд ихнэр хайж байгаа штэ. Миний гарал хугсаа сайн. Дүү маань хааны аримд сурдаг. Батлан даагч нь Америк хүн болохоор надад одоо нөхөр хэрэгтэй байна гэхэд Хесо. Чи надад хайргүй байж ашигын төлөө гэрлэх гээ юу гэхэд өнөөх хоёр тэр Южины батлан даасан хүүгийн их чинь байх нэ гэдгийг мэддэг. Японы армийнхан Хинагийн буудалд байрлаж бүх хөрөөг суллаж хамтарч ажиллахыг шаардна. 1907 оны 3 дугаар сар Жусан Японд бараг эзлэгдэж байв. Токио аж үйлдвэрийн үзэсгэлэнт Жусан хүмүүсийг торонд хийж үзэсгэлэн болгон насанд хүрсэн хүнээс 10 жон, хүүхдээс 5 жон авч байна. Асаги тэднийг Жусаны үзэсгүй амьтад гэж байна хэмээсэн нийтлэл гарав. Жусаны сайднараас 7 нурууж нөхцөл байдлыг хаанд дордуулсан хэмээн амиа хорл. Үгүй бол та өөрийн биеэр Японы эзэн хаанаас уйлшлт гуйж Японд дагаар ор хэмээн тулгана. Тэд хааныг огцрохыг шаардаж бүр хааны ордонд Япон зэргүүдийг оруулж хаан руу буу тулгав. Жан анчин ганцаараа хааныг хамгаалахад хаан бууга буулга би хаан ширээнээс буулаа гэхэд сайднар Жан анчинг барь гэхэд хаан би хаан ширээгээ өгсөн харин түүнийг та нарт өгөхгүй хурууга хүргээд үзээрэй хэмээн хамгаалав. Япон дайнд ялаад 3 жил өнгөрсөн байлаа. Южин шоронгоос суллагддаг. Южины гардын армийн хүн досч аван Жусан Японы иргэшээлд байгааг хэлдэг. Энэ мөчөөс эхлэн Южин ардын аримд орж Жусаны төлөө ажиллахаар сэтгэл шалгадна. Ардын арим чадлаараа тэмцэж тэдний гэрэн хайсан Япончууд улам олшорсоор байв. Хесотой суун гээд байгаа эмэгтэй үргэлж түүнийг дагах ба сэтгэлд нь өөр эмэгтэй байгааг мэдсэн гэдгээ хэлдэг. Хаан суудлаасаа хүчээр буусан тул улс орон даяар гашуудал зарлав. Хина Думмайгийн байрыг худалдан авч үгсэн амьд нь мэдэгдэхгүй байгаа Думмайг эсэн мэнд байгаасаа гэж хүсэж байв. Харин Думмай манжуурт хар тамхичдын үүрэнд амьд байхан тэр. Южин Кайл тэр ирэхэд Кайл түүнийг маш их сансан гэдгийг хэлж тэд хамт шар айраг уна. Энэвэр Южин Жусан руу өөр ажиллаар явах болсноо хэлэхэд Кайл чи надад амьд эргэж ирнэ гэж амлаач хэмээн түүнээс амлалт авдаг. Тэгээд Южин чи яагаад надтай найзлаг юм бэ? Надаас олж бусад Америкчүүдтэй муудаад л гэхэд Кайл учир нь чи бол маш сайн цэрэг. Чамаар оролцсон тэд нар харин тэнгүүд гэж хариулдаг. Япончууд Жусаны эзэн хааны армийг татан буулгаж тэдний эсрэг хүмүүсийг устгахсаар байлаа.
Харин зэргийн хурандаанаар тэмцэж чадахгүй ч хааныхаа төлөө амиа өргөх хэмээн эхнээсээ амиа хоролцгооно. Юужиний сурагчид эцэг хүртэл үзэлцгээр шийддэг. Жан Анчин хаантанд ажиллаа өгч гарч тулалдан гэхэд хаан урдаж чи гарч тэдэн шиг өөхөх хэрэггүй гэхэд Жан Анчин би босож болохыг хүсдэг гэдгээ хэлв. Ингээд Жан Анчин сурагчдын арыг дааж өөрөө ар талыг нь хамгаалахаар болдог. Жан ахлагч сурагчдыг заавал амьд үлд тэгж байж бид аврагдана гэж хэлээд өөрөө төрүүлж гарчгүй 2 ч удаа буудулж өөхөөс өмнө бөмбөг тесэлдэг. Сурагчдыг хороож байгааг харсан жусан хүмүүс хинаа хүртэл японочдыг чадгаараа хороож байлаа. Үлдсэн сурагчдыг далхны газрын эзэн замчилж ардын аримд авчирч Жан Анчин өөд усныг дуулгадаг. Жусончууд нүдэн дээрээ гэр бүлийнхнээ алдаж зовшоналж байхад японочууд голоорыг өдөр шөнөгүй найрлаж байлаа. Эшин японочдыг согтуугаар нь дайлимдуулж алхаар ирэхэд хинаач мөн адил тэдэнд дэсрэг бөмбөг бэлдсэн байлаа. Энэ үед Южин болон Думмэ жусоонд ирж тааралдаг. Хинаа дэсрэг бөмбөг байрлуулж арай гэж зүгтэж гарч ирэхэд нэгэн Япон хинаа руу дайрах үед Эшийн түүнийг хамгаалж зүгтгад ард нь буудалд дэлбэрснээр энэ анги төгсдөг. 23 дугаар анги. Хинаа өнөө хоёроор дэсрэг бөмбөг олуулж хийсо болж буй үйл явдлыг гэрэл зурагт буулгаж байгаагаар энэ анги эхэлнэ. Дүүгээ хайж байсан Дуяныг гэртээ хараад хүлээж бай. Би дүүг чинь олно гэд камера өгөөд явуулдаг. Хинаа Сумид өөрийнхөө зүйлтийг өгөөд чи бол надад маш үнцэнтэй. Энэ бичгийг заавал хүргэж өгөөрэй. Амьд гараарай. Одооноос чадах чинээгээрээ хол яв гэж бөмбөг дэлбэлхээс өмнө цагсан байв. Өнгөөр юуг л бол юуг хийдэг хоёр бүх бөмбөгийг холбоно. Ингээд дэлбэрсэн энэ байж. Хинааг Думмэ олж, Эшинийг Юужин олж аврахаар үзнэ. Жусоны хүн бүр чадах чинээгээрээ бие биенээ хамгаалах гэж зүтгэж байв. Хийсэ голорид очиж Хинаа хайн. Тэр түүний хойноос маш их санаа зовж байлаа. Хинааг ухаан ороход Думмэ жаахан тэсэрэй гэхэд Хинаа чи мэдэж байгаа шүү дээ. Би тэсэхгүй гэдгийг. Зүгээр надад жаахан хар тамхи өгөөд ээж тэр минь хүргээд өг. Аимшигтай их өвдөж байна гэж гойв. Ээшийн хэсэг ухаан орохдоо Юужиныг харж зүүдүүлж байна гэж бодон. Жусоонд битгий ир. Жусон бол там. Зааварлагч нас барсан. Ахиж зүүдэнд минь ч ирэх хэрэггүй. Хэцүү юм. Чамайг өдөр бүр зүүдлэх гэж хэлээд ухаан алддаг. Ээшийн Жан Аншны гарыг хараад ихэр сатан уйлна. Энэ үед хийсо өнөөх хоёр дээр ирж цагдаа нар буудал дэлбэлсэн хүмүүсийг хайж байгаа. Хурдан зүгт гэхэд өнөөх хоёр бид хоёр явчихвал та яах юм гэхэд хийсо. Зүгээр дээ би бол юм хийсо шүү дээ гэхэд өнөөх хоёр цагийг нь эргүүлж өгөөд дэлгүүрээ цахаад салцгаадаг. Хийсо Дуяныг Багдүвтэй хамт гэртээ аваачаад аав ээжтэй. Энэ бол миний гэрлэх гэж байгаа хүн. Харж хандаарай гэхэд ээж нь юм хэлэлгүй охиныг цааш готлон явдаг. Аав нь чи таних зүггүй хүнийг хоолох гээ юу гэхэд хийсо. Аава та сайн хүнтэй суужээ. Тэр хүүг бас тэр эмэгтэйг заавал хамгаалж өгөөрэй гэд аавыгаа тэрврээд явдаг. Хинаа Думмэд өрүүлэн явж байхдаа би нэг хүнийг үргэлж хүлээдэг байсан. Өрөөнд нь буудлын ард талд шатан дээр таранбайдч бас үргэлж амьд ирээсээ хэмээн залбирдаг байсан. Гэвч тэр хүн зөвхөн гүү Эшинийг бодож хайрандаа сохорч тэр хайрын түүнийг галзууруулж байсан гэв. Тэгээд энэ газар засвархоор үнэхээр сайхан харагддаг. Чи засвархоор над руу ирээрэй. Тэнд би чамайг хүлээхгүй гэж хэлээд насварна. Японочууд жусончуудыг ардын аримхныг хайж олон нэг нэгээр нь хүүс тэмтэрч байв. Бүхэл жусончууд өшөө авахын тулд галзуурч байлаа. Эмч, тэрэгчин, ойдолчин гэд бүгд л ардын аримд элсэж бүх чадлаараа туслахаар нэгдэж байв. Хинаа Сүүмигээр хаанд захаа явуулсан байв. Та энэ захааг хүргэж өгсөн охиныг харж хандаарай. Мөн буудлыг дэлбэлсэн хүн нь Япон эмэгтэй гэж хэлээрэй. Тийм учраас гэрээслээ Японоор бичлээ гэж бичсэн байв. Хаан тэрхүү гэрээслийг Японы талд үзүүлж тэр буудлыг Япон хүн дэлбэлсэн. Тиймээс манай ард иргэдийг шүүхэ болгив. Думмэ Юужинд Хинааг өнгөрсөн гэдгийг хэлж дараа эргэж ирнэ гэд явдаг. Думмэ өөрийн газраа эргүүлж авна хэмээн самурай нарыг хөнөөж Думмэ эргэж ирээ зусан далай үүсгэж байна гэсэн яриач амархан тархав. Орчуулагч ми хааны орчуулагч болсон байлаа. Тэгээд хаан түүнээс нөгөө Америк хүн хоригдоод гарсан бидтэй гэхэд ми орчуулагч харамсалтай тэр цэрэг байхаа болсон тул эргэж ирэхгүй л байх болов гэхэд хаан ир гээгүй зүгээр л амьд байгаасаа гэж хүсэж байна гэв. Ми орчуулагч Кайлда захаа очиж тэр ноён амьдуу гэж өчөж байснаа тэнгэр рүү харж ноёнтоо та намайг сонсож байна уу гэхэд Юужин чи намайг үхсэн гэж бодоо юу? Би тэр тэнд байгаа юм уу гэд гарч ирдэг. Тэгээд ми орчуулагч бурхан минь та мөн байна. Та үргэлжил нэг тийшээ явна гэдэг болохоор тийшээ явчихсан юм байх таа л гэж бодлоо. Химэн уйлсаар өгтөж ав. Юужин би хүсээгүй жаач хийгээд л ардын аримтай холбогдчиход байна. Тиймээс та нарын төлөө зүтгэс гэхэд Исан баяртай байна. Гэхдээ бид амиараа улсаа хамгаалдаг гэдгийг санаж өөхөхгүй байгаарай гэж сахив. Эшиний хүргэн дугмун ардын арим болон энгийн иргэдийн нуугдж байгаа газрыг Японочдод зааж өгдөг. Энэ талаар ми орчуулагч мэдээж улмаар Юужин хэлнэ. Юужин Эшинтэй уулзаж чи өөрийн улс Жусоно хамгаал.
Би чамайг хамгаална гэж хэлдэг. Нэгэн бяцхан хүү ирж байх замдаа 2 цэрэг биднийг дагсан гэж хэлснээр тэд газраа ишлэгсэн гэдгийг мэдэж шөндөө цогццгаалаа. Тэдний хамгийн настай нь сайн дураараа үлдэж Япон цэргүүдэд тэд нар хот руу явсан гэж худлаа мэдээлэл өгөөд амиа алддаг. Хэран хамаан тэргүүтэй хэсэг хүмүүс хот руу хоосон дамнуур өргөн явж Япончуудыг анхаарлыг өөртөө шин татна. Хэрэн хамаанаас "Яасан? Чи айгаа юу?" гэхэд хамаан "Юу гэж дээ? Би зүгээр л ахуйгаа харж чадаагүй тэл гуниглаж байна" гэхэд Хэрэн "Харин би чиний гарнаас атгаж чадаагүй тэл гуниглаж байна" гэхэд бусд нь "Одоо атгал та. Бидэнд жаахан ч гэсэн гар атгах боломж байна шүү дээ" хэмээн хэсэгхэн ч болтугай инээлтэн. Хамаан "Үнэхээр амьдралын минь сүүлийн мөчийн бол Хэран хүрээдэр үргэлж дэргэд минь байсанд баярлалаа. Алив хүрээдэр хөдөлцөе гэд гараа сунгах мөчөд тэд бодуулж амиа алдна. Төгсгөлийн анги. Хамаан ухаан орж хүмүүс зүглэхэд ээшин ирж "Та яагаад тэнд байгаа юм бэ? Та нарыг ууланд байж вэ гэсэн бидтэй" гэхэд хамаан "Усан бороо цутгаж байхад улаан нэлзраа чи миний гар дээр ирсэн. Хөөхөн инээмсэглэлээр орчныг гэрэлтүүлсэн. Тэр цагаас хойш миний амьдрах шалтгаан чи байсан. Эцсийн мөчтөө чамайгаа харсандаа баяртай байна. Надад одоо хорогдох юм байхгүй" гэж хэлээд нас оров. Энэ үед энгийн иргэдэд тэдний төлөө ахуй нь ардын арим зүтгэж байгааг мэдэж Япончуудаас хамгаална. Бүгд бие биенээ сугадаж гараа тас атгаж, зарим нь айсан ч нүдэ аниж шүдээ тас цуугаас өрөөр тэднээс цогтсонгүй. Тэр эмэгтэйн амиараа хамгаалсан жусан одоо бол тэр эмэгтэйг хамгаалж байд хэмээн Южин бодож зогсно. Ингэж боссон иргэдийг хараад Япончууд агуу Японы хүчинд өөрсдөө арчигдах болно гэд зүгээр орхидог. Южин Думмай хоёр үргэлж хамт байж хамтарч ажиллав. Южин Эшинийг хүргэж өгье гэхэд Эшин "Тэг хэрэггүй. Одоо хэнийг ч өөрийнхөө төлөө хүлмээргүй байна" гэхэд Южин "Чи хэний ч хүл бэлтгэлтэй байх хэрэгтэй байсан. Дайн тийм л байдаг. Очих газраа мэдэж байгаа бол болгоомжтой байгаарай. Би энтхийг хамгаална" гэд тэд салцгаав. Эшин хүмүүс дээрээ эргэн ирж тэд даалгавраа сайн биелүүлсэн ч амьд гарч чадсангүй гэдгийг хэлдэг. Хийсо дайны нөхцөл байдлыг өдөр бүр үннээр нь бичиж тараасаар байв. Түүн дээр Южин ирээд "Нэрс өгч. Энэ бичиг Япончуудын гарт орвол алагдах хүмүүсийн нэрс. Харин чиний гарт орвол түүхэнд бичигдэх хүмүүсийн нэрс. Наадах чинь нэлээд үнэтэй шүү" гэхэд Хийсо "Тэгвэл чамайг архиар дайлаа" гэхэд Южин "Оо, эцэст нь нэг юм дайлахаар болоо юу" хэмээн инээлтэн. Тэд хамт архины газарт ороход Хийсо "Хөөх, энэ мөр таньдаг мөр байна" хэмээн харвал Думмай байв. Тэр Думмайг харсандаа маш ихээр баярлаж "Би та нарыг даая" гэхэд Думмай "Оо, эцэст нь чи даахар боллоо" гэхэд Хийсо "Би харамсандаа биш ээ. Тэр үед зүгээр л нөхдөө хүлээж байсан юм. За нөхөд минь тулгацгаая" гэхэд тэр хоёр ч мөн тулгав. Хийсо маш ихээр гайхаж "Бурхан минь, би та хоёрыг ахаад л буу салмыг гаргана гэж бодлоо" хэмээн инээн. Хэдий тэд өөр өөрийн замаар явсан ч эцэст нь цуг суух тавилантай байлаа. Тэдний сүүлийн цэг алдар нэр уу гашуу хоёрын аль нь байх бол тэд магадгүй зогсох боломжгүй байсан учраас энэ хүрсэн биз. Магадгүй их оронч үзэл байсан байх. Тэр нэгэн халуун орой хизээч байгаагүй нөхөрлөл эхэлсэн. Думмай гудамжинд ухаан алдаж маш их цус алддаг. Тэгээд зэрэгт нь Южин боолтыг нь сольсон. Шархагч нь бол би яаж чадахгүй гэд явах гэтэл Думмай "Бие одож байгаарай. Хэдий би ийм биетэй байгаа ч танд чин сэтгэлээсээ санаа зовж байна шүү" гэхэд Южин "Хэдий чамайг алах ёстойч чи надад таалагддаг болсон. Яалтай билээ дээ" хэмээн салцгаалаа. Южинийг гарч явхад Америк сурвалжлагч ирэн "Би ардын армийн талаар нийтлэл бичиг" гэсэн ч тэднийг олохгүй байна гэхэд Южин түүнд итгэхгүй явах гэтэл өнөөх Америк түүнийг "Таныг надад итгэхгүй бол зугаалаа хэр байна да Южин" гэж хэлээрэй гэсэн гэв. Ингээд түүнийг дагуулж ирэхэд хүмүүс уурлав. Южин "Бидний жижиг улсад яг юу болж байгааг дэлхийд даяар мэдвэл арай дээр гэж бодсон юм" гэхэд Эшин "Бид хэдий жижигч улсынхаа төлөө хичээж байгаа гэдгийг бусд нь мэдэх хэрэгтэй" гэснээр сурвалжлагчид ярьслага өгөхөр болцгоодог. Эшин Южинд баярлснаа хэлээд тэд бие биедээ бүгжээ харуулна. Думмайгийн бие муу байсан ч Эшинийг хүлээсээр байлаа. Эшин сар бүрийн 15-нд Думмай өрөө төлөхөөр ирдэг. Нар шингэтэл хүлээсний эцэст Эшин ирж өрөө төлнө. Думмай "Ингээд өөрчн дууслаа. Ахиж ирэх хэрэггүй" гэхэд Эшин "Би чинь муу байгаа гэж сонссон. Би туслая" гэхэд Думмай "Энэ удаа би татгалзаж байна. Та өндөрт ниснэ үү" гэж хэлээд салан одов. Иргэдээс нэг нь урууж захааг Япончуудад өгөх гэж байхад өнөөх хоёр түүнийг барьж авдаг. Япончуудыг ирэхэд дүүн зүхтэй гэхэд ахна. Мөн шиг хоёулаа бол домгууд эндээс гарах буунду дээр байгаа хүмүүсийг хамгаална гэж хэлэхэд дүүн тэгээд "Тэд нар араас буудна штэ" гэхэд ахна. "Ааха, яг зөв" гэж хэлээд тэд сэлмээ гарган орилж бусаддаа тохио өгч өөр зүг рүү гүйцгээлээ. Эсан Южинд уудтай алт өгөөд "Энэ бол жусооны өнцөг булан бүрээс бидэнд илгээсэн мөнгө. Чи яваад тасалбар аваад ир.
түүнийг хүүхэд эмэгтэйчүүд авахаа гэд Жусоны ирээдүйг хамгаалах хүмүүст өгөх болно гэж үүрэг өгдөг. Самурайнаар Думмегийн баруун гарыг алж зогцыг нь авчирч өгснөөр Думме тэдний ихэнхийг нь алаад өөрөө амиа алддаг. Тэр эцсийн мөчтөө Эшиний тухай бодсоор үрд нойрслоо. Самурайнаар Думмегийн зогцыг гудамжаар чирч олонд харуулна. Ардын армийнхан хааны юужинд өгсөн далбаан дээр бүгд гарынхаа хээг үлдээж илүү улам зоригтойгоор тэмцэнэ. Хисо түүхийн бүхий л архивыг хайрцагтхийн газар болно. Хисогч баривчлалаа. Юужийн нууц баримтуудыг сүмийд өгөөд ми орчуулагчийн гар дээр түүний нэрийг Жусоноор бичиж өгөхөд орчуулагч маш ихээр баярлаж уйлдаг. Юужийн түнд баярлаа гэж хэлээд тэд салцгаалаа. Япон цэргүүд сэжиг авсан ба гал тэргийг нэгбүрчлэн шалгахаар болдог. Юужинд ганцхан сум үлдсэн бөгөөд Эшинд үлдсэн ганцаа үргэлж ухаалгаар ашигладаг гэдгийг хэлээд түүнийг орхино. Энэ үед Исан тэргүүтээ ардын армихныг Япончууд бүсэлсэн байв. Тэдний хүч хүрэхгүй ч тэд бууж өгөлгүй. Хэд хэдэн Япон цааш нь харуулцгаа хэмээн дайрна. Япончууд Хисог ирүүдэн шүүж чиний авсан зургууд мөн нэрсэн жагсаалт хаана байна? Чи тэр мүү босогч гуу Эшинтэй сүү тавьсан байсан биз дээ хэмээн ирүүдэн шүүхэд Хисо юу ч хэлэлгүйгээр би үргэлж хэрэггүй зүйлс дуртай байсан. Нара, сар, зэцгэс хэмээн хэлээд нас ордог. Гал тэрэгэн цэргүүд Эшинийг хайж олох мөчөд тэд буудалцаж Эшиний сум дуусгууд Юужийн эцсийн ганц сумаараа Японы тайжийг барьцаалж тэрнгээр цэргүүдийг нь хойш ухраасаар нөхөн гарсан ойртоход Эшин чи битгий уйлаарай. Удавхай нөхөн гарцан дээр бүх зүйл дуусна. Энэ бол миний түүх. Энэ бол миний хайрын түүх гэхэд Эшин ихэндээ ойлгосонгүй. Гал тэрэг нөхөн гарцан дээр ирэхэд Юужийн Япончуудыг аваад хамгийн сүүлчийн кабинд орж эцсийн нэг сумаараа вагоныг салгадаг. Эшин Юужинийг дуудан орилоход Япончууд Юужинийг алж байлаа. Ми орчуулагч ардын армийнхан үгсэн гэдгийг дуулгаж Кайлд захаа бичв. Хүндэт Кайл муури. Таны анд нөхөр Юужинч амиа алдсан гэдгийг дуулгахад харамсалтай байна. Тэр Жусонд төрж Америк төссөн. Мөн гадаад хүн гэдгээрээ дуусгахыг хүссэн. Тиймээс та түүнийг Хансон дох гадаад хүмүүсийн оршуулгын газар оршуулж өгөөч. Та тэгж чадах уу? Танд эрүүл энхийг хүсэх хэмээн илгээв. Кайл захааг авч анд нөхрөө алдсандаа маш ихээр гуниглаж харамсдаг. 2 жилийн дараа Эшин ардын аримд орох хүсэлтэй хүмүүст хичээл зааж байлаа. Тэд бүгд гайхамшигтай байсан. Бүгд цэцэглэж шатаж мөн эрч хүчтэй гунцсан. Тэд тусгаар тогтнолоо эцэст нь эргүүлэн авсан байлаа. Юужиний оршуулгыг гадаад иргэдийн оршуулгын газар оршуулж ариун журамт ахуй нэгэн одоо ч Жусонд зугаалсаа байгаа хэмээн Кайл оршуулсан байдаг. Юужиний булшин дээр том болсон думын ирж бид урагшилсаар байх болно. Энэ бидний тулаан ноёнтон гэж ёсолсноор кино төгсдөг. Ингээд 24 ангийн турш надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Кино таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Таалагдсан бол намайг дэмжиж, мөн сувгаа дэмжиж, subscribe дараарай. Дараагийн киногоор эргүүлцлээ. Түр баяртай.